5, 4, 3, 2. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна. Ингээд бид бүгдийн уйггүй бэлтгэсэн 38 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд манай студид Emoz Production-ы жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Төвшин төр хүрэлцэрлээ. Тутөг тэ о. Тэ о. Ахаа хоёр өтэй. Бүү нэг л өтэй. Тутөг юм биш үү те. За тутөө ирж Emoz Production-ы жүжигчин Emoz Production-ы босс яа. Сүлүүдийн одоо ирчээ авж байгаа бас том бардагш шүү дээ. Сэлимэн. За ажил амьдрал ажгүй сайхан ойр таарлцсангүй шүү дээ тий. Ойр таарлцсангүй. Үнэхээр сайхан байна. Ажил амьдрал алин зэрэгцээл сайхан амьдарч байна. За та гурийгаа гоё кофегаар дайлчихэд хөө. За баярлалаа. Ажил нь Nescafe тий. Nescafe миний сонголт аа. Яа, сэдв тань гооч байгаа тий. Банк. Энэ шууд найруулад уучин тий. Шууд хийгээд уучин тий. Хүмүүсээс бослоггүй яад гэдэг үг юм цаалаад байна. Гайхаад ах шиг байна тий. Хэмнэлтэй гол кофе уу? Happy уу их уунлэстэй. Би ер нь бол кофений хайхтар уудаг шүү дээ. Одоо тий багасаа хацаагаар уугжуулаад өссөн болохоор тэгээд. Манайх шиг дандаа нэг жоохон багч дандаа л кофе тэгэл хоолны дандаа улаан вайн дандаа тийм юмд өсчгөө. Тэгээ харахгүй юмаа ингээд өссөн орчноосоо шалтгаалаа тий. Энэ хараа юм баггүй юу? Ба чи өөрөө сая яллаа л да манай өссөн орчин кофе мафи ингэж байна. Миний өссөн орчин болохоор ондоо байхгүй. Манай ээж чи имч. Тэгээ намайг төрүүлчихэл дөнгөж нэг 2 сартай болов нэг хөдөө орон нутгч имлэгийн имч томилол явуулчихдаг. Үгүй томилох ш. Шууд ажилд нь албан хүчээр оруулдаг гэсэн. Тэгээд би чинь багасаа хаарцаагаар өгжүүлээд ирсэн шүү дээ. Сүү гэж мэдэхгүй. Сүү гэж ер нь баргаал амссан. Кальцаар дутагдсан байж тэгээд. Ихтэй гайгүй шүү дээ. Яахад юм. Хүн биш дээ багада усуугач гэсэн өсдөл хүн байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Би ярьж илүү таанаар сэлэд ярьж илүү. Би бас дутуу турсан байхгүй юу? Ерөөсөө хил 300 төрсөн гэж байна шүү дээ. Тийм үү? 6 сартай. Тэгээд хил 300 гэдэг чинь ерөөсөө л ийм хил юм байхгүй шүү дээ. Тийм. Тэгээд явахтай нэг юугаар гарцсан, хийсвэрээр гаргаад авцсан. Тэгээд хил 300 юм амьдрахгүй мэдэгдэхгүй хөл амьдралын цаг. Малгаан дотор багтах нь үстэй. Ийшээш нэг явчих гал, ийшээш нэг явчих гал. Тэгээ манай яагаад би чамд яриад чинь ажаам хөхүүлээд энэ дугаараар ярьдаг бас манай. Чи бас хөл амьдралын цаг дээр би бас очиж исэн юм байна. Манай ээж намайг төрүүлчихэд тэгээд нэг хамраарч ус гараал, тэгээд бөксөрч ус гараал. Тэгээ энэ хүүхд одоо ингэж намайг олон хоног нойргүй ингэж зовоож гарах хүчээсэй гэж бодож исэн гэлээ. Ээж чинь үү? Манай ээж тэр үед нэг төрчөө тэгэл айгүй стресстэй ядарсан байдаг. Дээрээс нь тэгээд олон хоног нойргүй өөрийн зовоож исэн болохоор тэгжсэн. Тэгээ сүүлд нь намайг одоо ингэж юм жүжигчин болцсон ингэ явж хахаар сүүлд нь хайр нүрээд би багтаа би чамайг баг чи ингэж хэлчихсэн юм да гэл ойлж исэн байхгүй бас. Би бас ясныгаа хэлэх үү? За чи ч дутуу төрөг өстэй. Дутуу төрөөгөө 3 хил 500 төрсөн. Тэгтээ шалдангаараа ч яг буруу байрлалтай ухарч гарсан байхгүй ухарч өгцгөөрөө гарсан. Эхлээл өгцөг гараад тэгэл юмснэр хүү энэ чи 100000-д нэг удаа тохиолдол байхгүй юу? Тэгээд яана мана гэстэй бөө мисасны хутан манай ээж аммад бөө юм хийгээл бүрстэ бүр даралт маралт хэмжээлдэг хэлсэн чинь зөв зүгээр хөрх юм би бүндэнгээ гараад Сэлигийн алим шиг онц гарч ирж байгаа цөмөрөө нүдэндээ төсөөлцгөө. Ухраад гарч ирлээ. Сэлигийн алим шиг онц юмч барилаа онцноос. Одоо л тэнд улаан тачи бүгний ард нөгөө муу гарч ирсэн онц бол халахлаас. Амьдрал гэж сайхан юм да тий дөөдөө. Амьдрал ерөөс өнөдөр баялаг шүү дээ. Тийм бай тий. Баялаг. Манай төвтөд чинь нөгөө юу одоо цагтаагийн замын дүрм үйлчлэгүүгээд бичсэн байсан нэт дээр тэр өнөө соёлын тэргүүний гадаа нэгдүгээр ягнад тавьсан чинь нөөсөө загин чичээ дараагийн загинж байгаа машин авсан гэж. Тэр бол дашаа мэдээлэл баг. Ер нь бол хүмүүс тэгж асууж исэн надаас. Тийм би юу гэдэг замын цагдаагийн хууль дүрм зөрчигдөхгүй хууль дүрмд одоо захирагдахгүй явах гэдэг энэ чинь Монгол Улсын иргэн юм чинь нэгдүгээр ягнад тавьсан миний буруу машинаа ачуулсан буцаагаад мөнгө төгрөгийн төлөөлөлд буцаагаад авсан юм л асуудал явж. Тухайн үед ачаагүй юу юм номер аваа ярьсан. Тэгээ нөө яхав чинь тухайн үед чинь нөгөө соёлын төгрөгөн дээр тоглолтын бэлтгэлтэй тэгээ тоглолт моголтой байж хагаад талбай дээр машин тавиулгаа байсан шүү дээ нэг хэсэг. Тийш. Тэнгүүд тавих газар байхгүй болцсон. Тэгээд ардлан зогсоод хийгээг байсан. Тэр бол гадуур нь тавиал. Биш гадуур нь чи. Соёлын төрөний гадаа тавиал. Нэгдүгээр ингэ тавиал. Тэгээд номер тавиал. Тэгээд гадна тэр соёлын төрөний нэгдүгээр ингэ тавьчаа тэрний дараа гадуур нь
хас гадуур нь хүндэн тавьж хаяа. Тэгэл номер авахлаа юм. Номер авахлаа. Тэгээд 10,000 төгрөгийн төлөөл очил авч ирсэн. Тийм асуудал болж ирсэн болохоос. Түүнээс бол тийм магадаа тий. Түүнээс бол тийм захирагдахгүй тийм иргэн гэж байхаа тий. Тэгээс 2 уур гутлан өмсдөг юм уу чи? Би 2 уур гутлан өмссөн. Би тэрийг хараа ингэсэн байхгүй юу? Сандраад өмссөн бай. Айш. Гүг ингэсэн хараа. Манай нэг найз орж байгаа. Танаа нэг найз. Манай нэг найз нисгтэр ирчлээ өгсөн чинь тосгосон чинь манай хүмүүс хөдөө тэр чинь 100 байсан юм чинь. Тэгээ найзгаа яриад тосооч ихээр би нэг ороо унтчихсан юм чинь. Согтуу? Үгүй ээ. Ирүүл. Согтуудыг машинаа барьж авах шүү дээ. За. Тэгээд үүдэнд гутлууд ингээд тавьсан байсан. Шууд ингээд углаа ингээд зуны гутлууд углаад гарчаал. Тэгэл нисг орохгүй би. Нисг орсол ороод явж исэн аахгүй. Тэгэл хайгаад өө юу вэ гэсэн чи тэр аяг бас надад хараацсан байхгүй хойд. Тэгэл ингээд 2 өрөө өшөөгөөс гараад хүүдээ 2 өрөө өшөөгөөс нөгөө манай найз намайг шоолоо. Тэгээ хоёулаа чи наадгаа аваад ингээд фестер тавьчаач тэгээд утсан дээр ингэж гэрлийн асууж аваад авчаад фестер. Харин тийм болсон. Би бүр гайхаад одоо ийм мод гарах. Тэр яг нөгөө нэг мод ч яах вэ? Хүн ч нөгөө нэг маш түргэн аваад сандраад. Зэл хаанаас иржсэн чи? Ханаас иржсэн тий? Хизээ. Нисгтэр би яа. Энэ тосгоо явжсэн чи. Өөр юм. Би өөр. Өөр юм. Таяр чи ийм хойдын дод нь болохоор чинь бас гайхгүй юу тий? Бас ингэ дотроо бодлоо. Зээлийн ирээд мэрээд гэж зүгээр фантазаараа л бодож байгаа царай шүү дээ. За кофе уудгүйс кофе уугаал тийм ээ хүн давах гэсэн даваараа 3 даваад. Би шингэн найруулсан байгаа угаас. Гоё юм тий? Тийм байна. Тэр готлын хувьд тэгсэн арай. Манай нэвтрүүлэгч бол аюу гой тийм хийсвэр хөнгөн асуултууд асуудаг байхгүй. Заавал юм сериус нэ тий. Хүний хувийн амьдрал руу орж мороод ихгүй шүү дээ. Тэгвэл нөгөө нэг чи нөхрөөс тэгээд яасан гэнэ. Түүнтэй нэг бүсгүйг өөртөө татах гад гэртээ уурал нөгөө юм ихтэйг авчирал. За би гарынхаа хоолыг хийж үйл гарынхаа хоолыг гэсэн чи нөгөө хоол нь бүр идэхийн арга муухай амттай болчихгүй юу. Тэг яаж ч аргалж болохгүй өхөөс ороогүй шүү дээ хүлээлгцэн юм чи. Тэгэхээр чи одоо юу гэж хэлж өгөх үү? Тэр юм ихтэй. Би одоо тэр хоолой чи сонин болол чамруу харна шүү дээ. Мэдхгүй би одоо наа асуултыг чи ингэж л ойлгож байна л да. За яг ийм өгсөн нөхцөл юм биш үү те? Тийм ээ. Өгсөн нөхцөл нь нэг хөсгөөг өөртөө татах хэвээр. Гэртээ авчираа гарынхаа хоолыг ийсэн өнөөх нь идэх эцгүй шорог байх хэвээр юм. Тийм эсвэл ачааны машинтаа даваа сонголцсон юм шиг л тийм л аахгүй эсвэл. Тэгээд биш үү би наадах чи ингэн тэгвэл. Яах вэ гэхээр зэрэг даваачлаараа давсан нэгтжээ. Тэгэхээр зэрэг нэгэнд хүлээсэн юм чинь найз нь усыг шингэлээд авсан жоохон хөшөө яагаад яа гэд. Тэгээд тэр хоолынхаа давсыг тэр уусан жонхгүй биш үү? Жонхгүй биш болно шүү дээ надад чинь. Жонхгүй биш болно усаар сэлгэн. Давстай усыг давсгүй усаар. Ямар хоол идэнд вэ төвлөм юм. Би бол янз янзын хоол энэ хуушурчгийн магч чанан цовын чинь. Варлаа юм тий. Нэрэ зарим эрэгтэй хүмүүс мундаг байдаг тий галтгоонд. Би нөө галтгоонд бишээ. Бас л одоо нэг бага насны юм дурддаг. Би түрүү нөө ярьж шүү дээ манай ээж юмч байсан гэдэг. Тэгээ манай ээж чинь юмч ингээд ажилтаа хөдөө гадаа дуулгараа явдаг нь аа маань сургуулийн хичээл эрхлэгч мөд ирэхгүй. Тэгээ би орой багасаа л хоол хийж ихэл сурсан. Тэр тэрний минь асгаа яваад байна гэсэн. Та ярьж хоол молоо тэгээ ярьж одоо. Тэгэл та. Түр ер нь нүүр бол улаалахгүй юм биш нэмхтэй үнийг бол өөрөө тоол мол хийлэхэд тий. За юу аваад ирвэ? Тий, хоол пицца хаат хэлгүй яхаа тэ пицца цаг шидэл та цөмөрөөж. Үлсэж байгаа байлгүй бодлоо. Гэ би хоол идсэн юм чинь. Хоол идсэн. Тоосаа битэрч. Тэг та ярид. Битэр гараа бацөө зүгээр. Тэгтээ болсон эдэнэс амсах юм бас амсчих пицца. За хоол идсэн байгаа зүгээр. Болсон эдэнэс би зүгээр ингээд амсчих. Оо сайхан. Сэдэ аваад ичнээс гараа угаацсан шүү дээ. Аавдгүй би ч. Угаасаа чи битэр ямар хамаагаад тийм ээ. За, тэгээд яадаг гинэ? Хоол бол ямарыг хийн те. Би бол тэгж хэлсэн. Би бол тиймэрхүү шорог морог болчлоо гэж хэлэхгүй. Би бол тэгж хэлээ. Би чамдаа зориулаад залуу ээж заагс авсан юм аа. Бүр сайн авчиж авлаа. Хөлдөөсөн заас. Тэгээс авчраа гиз дотрын янзлаад ингээд ингэсэн чи зөвлөгнөч ч буруу юм атуулчих. Мах цаах нэг л ноотой байна. Ерөөсөө нэг идэж болохгүй биз. Уулын би чам дараанаас янзын гоё хийж ивэл. Амар гоё үнэртэй дээ шүү дээ. Дээлтэй авъя. Амар гоё. Гэ онцгүй мэн. Гиз дотор өвдөн шүү те. Загсны хавилда те төдөө. Мэдгүй. Хоёулаа нэг хүүгнээр хоёр хүүгэн. Лаазалсан загсал хортой байдаг болох тийм хөлдөөс загс би харин хортой байдаг. Мэдгүй. Удаач ч жаад үлдээч. Удаа үлдээсэн бол те. Эсвэл шууд пицца хадуулаад ярьчих шүү дээ. Онлайнаар пан захиалаа. Бас маяг сайн пицца хийё. Пицца хамгийн сайхан гэж бодож штэ. Манай нөгөө хошин шогийн
гадны жүжигчдээс бид нар бол Jim Carrey, Mr. Bean гэх айгүйх мэддэг те. Тэгэхээр манай Монголоос гадны одоо тайзнаа одоо Америкт ч юм уу, Европт ч юм уу гадны тайзныг одоо инэдмийн төрлөөр дэлхийд хэн гарах боломжтой манай Монголоос гарвал ёстой мэдгүй би наадтай чи ёстой бодож үзээгүй. Яг өнөөдөр гой дэлхийд ингээд танигдсан тий инэдмич болон одоо гой орон сайхны кино тоглолтын юм жүжигчин дэлхийд ингээд танигдаад явах юм бол харин надад бол гой баярлалаа шүү дээ. Гой шүү дээ. Өөрийнхөө Монголын нэрийг дэлхийд ингээд гаргаад явж байгаа юм бол харин ийм одоо юм гарч ирэх юм бол харин баярлалаа. Тэр үнийг би харин дэмжинэ. Дэмжинэ. Юугаар дэмжих юм? Би одоо ядчих сэтгэл нагаар дэмжинэ. Хөшөө наач одоо энэ ямар юу байж ин яаж нээж ин найзсан тусалцаа юу байна нэтрийг бүхэл талаас нь. Одоо хүмүүсийн нэрээ пицца эдэлэн бид хоёр ярьж байна доо тийм. Би яг үлссэн байна. Одоо энэ чизэн зурлаад бүр амар гоё юм аяга гоё амттай байна. Пицца хаата цэг имэн хаягаар шууд ороод захиалчт юм билэ. Утсаар энэ төрөл захиалга өрөөс авдаг юм билээ шүү дээ. Энд чинь Америкийн ерөнхийлөгч цагаан ордонд хамгийн анх утсан пицца. Пицца хаат чинь. Айч ажиж юм ээ тэгээд өөдөөс ингээ пиццагаа өсргээд уучлаарай. Эмэгтэйчүүдээс дор ингээл ховж хөрцөлсөн эрэгтэй хүмүүс бас байдаг шүү дээ тий. Би бол босс, би бол мөнгөтэй, би бол эрх мэдэлтэй. Тэр бол юу юм бэ энэ гэсэн тий. Тиймэрхүү хүмүүс зөндөө олон байдаг. Тэр ажлын шаардлагаар түүтөгийн хувьд мэдээж тиймэрхүү залуучуудтай уулзаал тий юм ярих боломж тийм гардаг л байх л та. Тэгэхээр тийм хүмүүстэй чи ярихаараа шууд дургуцлаа илэрхийлчихдэггүй эсвэл чи угаасаа хамтарч ажиллаж байгаа юм чинь амын дагуулаад за та мундаг шүү гэж ярьдгүү яг яадаг вэ? Үгүй наадах чи юм байхгүй. Одоо хүн биш дээ. Хүнийг маш сайн сонсож сурах хэрэгтэй байхгүй. Тэ ер нь хүмүүс авах юмыг аваад хаях юмыг хайдаг. Тэр хүний хувь хүний характер надад бол ерөөсөө хамаахгүй. Тэр хүнийг сонсоод ямар хүсэл бодолтой, ямар зорилготой, ямар ажилтай, төрөлтэйг сайн сонсчод тэндээс авах юм аваад хаях юм хайчдаг. Би бол хүмүүс их сайн сонсдог болчиход байгаа шүү сүүлийн үед. Тий. Одоо ямар салбар ямар ч хүнтэй. Ямар ч хүнтэй. Хамгийн сайн соёл бол сонсож сурах гэж байгаа шүү дээ. Тий тэр хүн. Төвчээртэй сонсчвал за. Би айгуу сайн хүн болох гол. Амар сонсоо. Зүгээр ярианы хамгийн соёл, энгийн соёл бол тэгэл сонсоо. Зүв. Гэхдээ улаан цайм ингээд пүүдигээд байгаа тийм залуучууд болоочууд тэгэл зүгээр л хайчт юм уу ч тий. Пүүди төрөө пүүдигөө явж л гэдэг орчт юм уу? Тэгин шүү дээ одоо би яхан тэр үнийг алдаа засах юм шиг би засч чадахгүй шүү дээ. Зүгээр өөр одоо чиний багын найз чамд пүүдигөөд ингэж байвал тэгэл орчих юм уу? Гэхдээ би тэгээ тэрий чи одоо нэгэн тэгээ төлөвссөн үнийг би засна гэж байна. Төлөө одоо жүжиглээд хийдэг болох уу? За тэр яах. Гэлгүй яах вэ? Тэр яах те миний л өөрийн л юу юм чинь. Айлгч нараа гэж мэдвэл чаддаггүй. Би тэр үнийг диснэ. Оо энэ л ир хүнд байх хэвээр хамгийн мундаг чанар шүү. Дисэн шүү. Би үл чадахгүй. Араа. Зүгээр даа. Чи юу юм уу гэж хэлэх. Чи юу хийзээ юм болцсон гэж хэлэх байхаа. Яах юм бол тоо яг улаан цэм тэгээд байвалж. Гэтэл яг тэгж байгаа хүмүүнийг бас ууралч ч юм уу эсвэл ингэ засахгүй яг төдөөг хэлдэг засахгүйгээр зүгээр сөрж блафбол харин зүгээр идэм лээ шүү дээ. Үгүй тэгээд сөрх юм бол тэгээд бүр зодон болно шүү дээ. Сөрх ингэ сөргөл гоё блафтаа ингэ сөрдөг байхгүй. Чи одоо тэгээд хэдийг олох вэ ба гэл ингэх юм. Маань юу шалах нэг 200 200 л олж сард 250 мянган төр гэл тэгээ жоохон тоглоом өрөөд ингэчгээр нь тий. Тэр жоохон тоглоом шоглоом болгоод тэгээ явчихвал бас зүгээр юм шиг санагдтыг. Баярлалаа бас. Хамтлагийн охин та нар тэр нэг алж яана нэг нэвтрүүлгээр фэйсбүүкээр яваад байсан. Хар гэдэг ирсэн. Нөгөө хэний хараасаа дараа нь асуудал үүссэн үү гайгүй. Үүсэг. Тэр нөгөө нэг медиг хийжсэн 60 секунд шүү дээ. Нөө харин тийм шүү дээ. Тэр чи ёстой тараах нь юу вэ? Энд чинь хүн ингээд цаг яваад тэгээ тэрийг таах хэвээр. Тэгээ тэрийг тайлбарлах хэрэгтэй байна. Тэрэн дээр манай ариун цэцэг маань л тэгсэлтэй. Хүүхдүүдийг хойлруулаад байдаг нөгөө хин амираа. Яг нөгөө драмын театрын хар гэдэг ёо бистэ. За энэстэй бүх асуудал үүссэн байгааг сайн гайгүй аа. Гайгүй. Яашгүй дээ тий. Ойлгосон биш тэгвэл. Ойлголцсон байна. Цаад хүн ихсээ өөрөө ойлгосон байх. Манай жүжигчнээс сайн ойлгосон байна. Ойлгож байгаа юм тий. Тий. Хүн болгонд өөрөө ингээд хүнд гайхуулах нэг юм байд. Жишээлбэл нэг уяач хүн бол энэ бол миний морь болстой хурдны өгшөлтэй юм гэлтэй өөрийнхөө юм бахархаж нэг гайхуулдаг шүү дээ. Чамд чи юугаа хүнд гайхуулж бахархах туфтаа вэ? Гэхдээ би тийм гайхуулах бахархах тийм боддггүй л дээ. Зүгээр л байгаагаар л байх дуртай. Тэгээд өөрт байдаг одоо жүжиглэх авиас гэдгээс илүү бас өөр надад чаддаг юм юу байдаг вүлээ гэдэг. Манай хамтлагийн гэсэн өөртөө мэддэг. Манай хуучиг студийн маань мэддэг. Хөдөө орнуудад ингээл явж байгаа нэг нь өвдөж зовно. Би оноохын суц тарийг нь хүртэл хийж өгдөг гэсэн.
Хөө жимчиг хүү аргагүй л юм чи гэдэг юм лээ. Тэгээ хин нэг нь ингээл өвдөж хавдан тариагийн хийж Тэгээ судс мос барьж өгч чадах уу? Маш их судс барь. Мос өнөөдөр судсыг би барина шүү. Өнөөдөр бас нэг юм гоё юм байдیں۔ Юу хэр зэрэг өнөөдөр настай хүн хин нэг ингээл харах гал инээ тэрэ болно. Нэг удаа соёлын төвөргөн дээр тоглолт эхлэж байхад оюун гэд одоо касны ихч байжсэн. Тэгсэн тэр ихч маань өндөр настай. Тэгээ цацаагч үтер ингээ орсон чинь мега ихч ингээ юм асуусан чинь ингээ сууцсахгүй. Хүүе наа чи юу болж байна яаваа ява гэсэн чи хүүе наа чи бүр харах гээд штэ тэгэл ээшгээ Google 100 г авчиж архи татуулаад тэгэл хөдөлгөөнгөөс болж байгаа. Тэнд хөдөлгөж болохгүй. Тэгээ хам хөдөлгүүл харуулж хамгийн дээд зүгтээ өрдөг гарын өргө барай инээ тэр ялал тэгэл хүүхд мөхтийн дуудаал ирсэн. Тэгээд тэр хүнийг харуултаас нэг удаа цацаагч үтер ээсэн. Тэ аварсан. 100 уух зүв судс хэлэхгүй те. Тэр чинь нөө нэг судсанд хэлж өгөөд одоо нарийнсан автоматар хэлж өгч. Сайн муу л гэж янз яриад байдаг тийм. Тэр бол тухайд байсан. Сайн мундаг юм байна. Тийм тэгсэн бас нөгөө нэг 20 жижиг хийх гэвэжсэн чинь сэлэнгэгч маань бас яг тэр тоглолтын дээр хамаг зүгээр найдаа өгсөн байхгүй. Жохон юу явж яваарай. Та бити хүчилж яваарай. Зүгээр ингийн явчихаа гэдгсэн чинь тэр тоглолтын дээр хүчтэй яваад. Тэгээд 20 жижиг маргааш нээн гэж яхад авч харуулт өгөөд тэгээ нэг харвцсан улсын мэдэхгүй 0-д сэлгээ шивчгээс очиад бүр ингээд хөдөлгөөд барьсан чинь бүр актер төргөнд дуудах гад ингээд өргөж авчиад ор морд хэлсэн. Тэгээд сэлгээгч маань яг тэр тоглолтын юм дээр гит ирэх ачаалттай тоглоод өөрөөсөө ачаал. Жижиг юм бас. Аюул шүү. Тэгэл яг л тайзан дээр л байж боломжгүй байхгүй. Тэгсэн чинь бас нэг ийм гоё юм байна. Бас. Ахад харуулт биш үстэй. За харуулттай ойрох юм байхгүй. Тэгсэн чинь таяр даралтыг зүгээр даралтны аппарат үүсэж чадах уу? Даралтны аппарат даралтыг тий. Би тарих хөдөлсөн Google утсаар юмж чадчих. Тэгээд чи ял өөр юм ярьсан. Нэг ийм арга байдаг байхгүй. За бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бас хэрэгтэй баг. Хөдөө орон нутагт ингээд явж байхад даралтны аппарат хүнийг судасных нь энэ цогтөн шүү дээ. Энэ цогтон дээр шовны 0-аас ахуулаад ингэж хойш татчихад тэгээ мөнгө идлээ шүү дээ. Мөнгө бүгж мөнгө юм цэвэр мөнгө. За. Тэгээ тэрийг юм утсан гэж ороож аваад ингээд даваал явдаг байхгүй. За. Тэгэл ингээ онготлж 60 юм уу 70 80 м ингээ өөрөө ирэхгүй өөрөө хөдлөлөн өөрөө савлтыг. Тэгэл дээшээ явгод хөдөлгөөнд багсаад дээд даралт 170 та ч юм уу 180 та ч юм тэндээ бас очиод савл. Бас ийм арга байдаг. Даралтны аппарат их мөнгө аваад ямар ч шаардлага. Би шугамтай л явж. Нэг мөнгө бэгтэй. бүгд зүгээс. Тийм арга байна бас. Сайхан арга байна. Тийм мэдээж. Бас л ээжээсээ сурсаар. Чи тэгвэл хүүхний левчгийг яаж хурдан тайлдгийг мэдэх юм? Тэрийг Өчигдөө юу ч мэддэггүй юм биш үү? Тэгвэл левчгийн цуглуулга байдаг. Стандаа эмхтэй дүр төрдөг гэж байна. Левчгийн цуглуулга нэг хоёр левчиг байгаа надад. Яа. Нэг нь цагаан өнгөтэй, нэг нь бараан өнгөтэй. Бараан гэдэг нь яг хар хөх өнгөтэй. Тэгэл юурээс л ахгүй юу? Тэгээ тэрий чин дотор талд нь ингээ даавуу нөмсөрөл харуулсан баг ч бодлоо. Бараан гэдэг. Тэгээд энэ хөхнийхэн дотор талын даавуу ингэж оёод ингээ хийгээд бондоогоод. Тэгээд даавуу хийгээ ойчсон тийм левчинд байдаг. Дүүплнүүд бол янз янзаараа байгаа. Тэрийг өөрөө зүгөө. Дүүпл бол хэдэн элмэрийг өмсгөө? Дүүпл 39-ийг өмснө. Бас тэ. Бараг садруу 42 шүү дээ. Сая 38 шүү дээ 30. Гоо том дүүпл таарлах юм бол уралд нь хөөнж чагаад өмсч юмас. За. Тэгээ би эмэгтэй хүний хийх талаасаа одоо бүтээх талаасаа эмэгтэй хүний хийх талаасаа тий эмэгтэй хүнийг одоо тайзан дээр бүтээх талаасаа ихгүй цэвэрхэн талаас нь боддог. Тий өнөөдөр нэг л эмэгтэй дүр тоглож байгаа юм чинь тэр хүний характер гаргаж байгаа ааш нь муухай байж болно. Гэтэ харагдах талаасаа цэвэрхэн байх юм. Чамайг нэг хүүхэн эргүүлээлээ яг ингээл бүр яг ингээл тэр хүүхэн эрэгтэй хүн шиг бүр чамд ингээл өнөртөө бас бэлгэлээл хоолнд ороод чамайг орцонд оруулж игэл бүр ингээл машиндаа тосч аваад хүү даарчин ингээл тий одоо яг төвтөгөр нь хүү чи даарчин ингээл машиндаа суулгаад тэгэл орцонд чинь али би оруулаад өгч яалаа лифт чинь би дараа тэгэл ингээл Ангар хүн чинь эмэгтэй хүүхэн. Тий. Амар эрсүүд чинь. Юунд ширэг дээр гардаг шиг нөгөө Тий. Үгүй яг тэр хүний хөндлөлийг би хүлээж авна л да. Хүлтэй гэр бүлтэй эсдэгтэй төдөө. Гэр бүлтэй яад үл тэр хүн яг өнөөдөр надад ингээд тийш нь оруулж өгөөл ингээд асрам шатаах юм уу? Шатаах юм уу? Шатаахгүй. Централ тавраад бүс авчт юм уу? Яах юм бэ? Энэ төрүүч айгу муу. За төрүү за яах вэ? Гөө тэгж шатаахгүй л тий. Төө шугамаа гаргаад зур даралтыг чинь л үзээх. Чи ингэ даралт үзс мэдгөө. Амар дайрдаг те. Ер нь яаж ямар хайлцаад байгаа тэгээд тотносох юм уу тотносохгүй юм уу? Гайгүй мөнгөлөг их ч юм биш үү? Их ч чинь үеийнх юм биш үү? Заавал тотнос хаалгүй шүү дээ. Тэгэл айтайхан зайгаа авчих юм уу? Тэгээ шүү дээ.
Цэвэрхнэр үү? Цэвэрхнэр л аав шүү дээ. Хүндлээд байгаа тэр хүндлэлийг нь болгоо хүлээж авах нь шүү дээ. Ингээд байгаа юм чинь. Тэгэхээр чи хүндлэх гээд байгаа юм да. Тийм тэр юм гэдэг үү? Чи минь хийч болно шүү дээ. Ингээд юм өстэй ингээд. Өстэй энэ тэр мингээс нь өсөөгсөн. Тэрийг чимгүүр. Нэг дугаар дээр бид нэр мингний тухай ярьсан дээ. Би амар муухай ярьсан гайгүй. Дугаар дээр ёо. Сэлихтэй чамаг бас нэг тийм энэ чинь мингтэй бүдүү уулуурхтай нөхөр гэрүүлээд байвал яах вэ? Шуу сонирн болно шүү дээ. Ахаа би найз залуутай л таагүй. Чи тийх үү? Тэгэж юу шүү дээ яашаа. Нэг шин загварын цүг мөнгө яриа явах уу? Юу шүү дээ. Надад эргэлдэг шигэж нөө шин загварын цүг мөнгө гэхгүй байж. Яг шүү би хийж чамд эргэлсэн юм би. Чи өнөөдөр ирнэ ямар тачаар гэдэг. Би хараа гайхаад та ингээ хоёулаа минь яриад байна шүү дээ. Мингтэй хүн юм уу харагдсан юм уу? Хөр харагдчих. Би мингтэй хүн сууж байгаа зү. Тийм. Наач болгоо зөгцсөн юм биш үү? Тийм. 7 хоногт 2 яг юм 2 салаа юм. Юуних шиг. Тэмтрүүл шиг юм байна. Нэгдхийн өглөө 9 цагт яг тэрийгээ суугаад байгаа. Тэгээд нөгөөсөө жоо цусшур гүтэн. Яа ярьчих юм бэ ёо. Болсон юм кинонд би нэг юм аавга болсон баггүй. Наа бараа ингээд цухтаагаад явж байхад ингээд наан сууж идэг. Тэгээд тэгээ бараа хажууд ирэхээр барааг ингээд ийд мэлдэг тийм хэсэг байдیں۔ Тэрэн дээр би бүр юм бохыг ингээд харлуулад. Тэгээд тэр чин 100 юм чаа. Тэгээ дээрэс нь хэдүү үс ингэж шийхтгээд өөр зориу. Тэгээ энэ дээр наагаад бүр. Тэгээ бараа Тэрхтээ үнсэлдэх гээд дэрнгүүт тэмтрүүлнэ. Ойрдог бол тэр тэмтрүүл тэмдэ харж байгаад үнсэлдэг. Аа энэ тоошно. Би нэг гоё барьж. Манай хөдөө явсан байхгүй. Хөдөө яваад хонь авчираад. Тэгэл амар ус цасанд ороод манай дүүг эрхлүүлсэн өөр дээрээ тавьсан. Тэг чи манай дүү аав яг энэ хүзүүн дээр байдаг ингээ мингээр нь оролдоодсан. Энд чаа битүүр наад ойртоо наадах чинь амар хүндүр байгаа буян шимэг гэлэхгүй. Тэг чи манай тэр дүү жоохон байсан юм чи хэдхэн сартай мингийн оролцсон чи мингийн өнгөрөөд унчихгүй. Чи би хөө яава минг чи өнгөрөөд унчлаа штэ гэсэн чи хөө гэл амар сандарсан. Аль яваад хийхгүй амар өвчтэй. Тэг чи би нөгөө тэгэхээр би нөгөө мингийг аваад шууд мингнээс нь баг хөл гарч гэдэгш миний гарыг наад хөл гараад ирсэн мингнээс ч гэсэн чаа. Оо муу цус ховл зөөжээ гэдэг. Тэгээ манай номны завсар ирсэн. 3 хоног намайг шимсэн байна мó навшчих. Хонь өргөж яхад ингээд ховл зорцсон баг. Үзүүнд нь даач хөндөрөөс ингээд тэгсэн чинь номны завсар ирсэн чинь нөгөөт нь өхөөгүй байхгүй. Тэгсэн чинь аль 50 аваад ирсэн дэвш. Гачиг орсон юм байл. Гачиг нь цусын сараад ховл зорж явахгүй. Гачиг гэж нэ. Яг минг шиг саарл юм байл шүү дээ. Тийм тэр чинь нөө цус сараа хөхөлцдөг байхгүй. Өөрөө ямар амар. Ер нь жог багт ингээд энэ сууг муугруу хүний зүйл айс руу ингээд шигчдэг байхгүй. Жог тэрийг мэдхгүй ингээд хуулцлал ингээд томруулаад ингээд маажаал юм. Байлгаалах. Тий, таргууны бүрэг байна бас. Таяр бүүстчихсэн үү? Бас Бүүстчихсэн. жоохон багтаа бүүстчихсэн. Өдөөний би л бүүстж байгаа гэж хэлж. Бүүс жоод болчиход байгаа юм шүү. Одоо юу? Тий. Нөө шаардсан хүмүүст идэвхтэй лөө. 7 бүүс мөс уудаг гэлөө. Залгдаг гэсэн. Хөөх ямар амар. Цэйсэн шарын болоод гараад ирдэг гэсэн. Нийтэд илгнийх шарын. Буцааж бөөлж гарах юм уу? Тэр нь ингээд өөр ганц. Сабар шүт. Сабар бүк гэж гараад ирэн шүт. Өөр баабаа байж. Би бол багтаа бөөсч үтсэн. За манай нөө шинэ үеийн хамтлагийн охтууд манаас муудалцаад те юу бас нэлээд сенсацтай юм болсон шүү дээ. Ийм асууж болно өстэй те. Болно. Тийм. Тэгээд энэ тал дээр юу гэж бодож байна? Би хараа яг тухайн үед хажууд нь байгаагүй. Тийм тэгээ яг юу болсныг бол би мэдээгүй. Зүгээр ер нь энэ тал дээр манай зарим хошин шогийнх нь болохоор бас манай хошин шогийнхны анхны удаа юм боллоо. Нэр хүнтэй хувьд бас ингэж бодож байна, эмзэглэж байна гэж юм те. Зарим нь болохоор за яг хүмүүс хоорондоо муудалцах юм байх штэ гэж ярьж байна. Тэр чи аль талд нь байна? Би жоохон дэвчээртэй байхгүйсэн юм бэлээ. Хүн хэдийгээр муудалцдаг, ам өрөөдөг ч гэсэн. Жоохон би юундээ буулт хийчихгүй яасан юм гээл гэж бодсон. Өөрөөр бол яг тухайн үед дэрэгдэн байгаагүй хин минийх нь буруу гэдэг юм мэдгүй. Тэгээ хүн нөгөө нэг 1000 сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Тий үзээд харсан байсан бол энэний буруу энэ бол ингэхэд ингэсэн гэх. Тийм байна. Тухайн үед бол энэ хоёрыг хоёуланг ингэхэд хин хүнтэй буруу ам өрөөцдөг, биендээ муулдаг, гомддог, сайнддаг юм байд юм чинь. Тэгээд бүр энэ буцсан усны чинь ингэ хурж ирэхэд би бол жоохон төвччихгүй яасан юм тий. Жоохон төвчээртэй байна хүндтэй. Тэгж бодсон. Чиний бодлоо? Би найс нь юу яагаагүй ерөөсөө
Хаяг тэрдэн байсан шүү дээ эдгэж. Мэдээлэл аваагүй. Тэгээд би зүгээр дараа нэг 2 хүн дараа нэг хүсчинд ярьжсэндээ би тийм юмд нэг анхаарлаа хандуулдаг шүү дээ. Одоо жишээлбэл тэр тэгж гин ингэж гин сэрч маань нөхрөөсөө салж гин төөтөө ингэж гин гэдэг. Тэр бол миний амьдралд ямар ч нөлөө үзүүлдэггүй болохоор би тэгээд тийм юм руу ч анхаарлаа хандуулдаг. Хэний зөв хэний буруу бүү мэд. Одоо харин зүгээр миний яг мэдж байгаа юм бол чи жоохон богнохон юу бүг өмссөн байна уугүй юу? Тийм байна. Үйл ялэг богнохон уу гайгүй юу? Үйл ялэг нилээн богнохон. Жоохон тачуугүй юу? Нөгөө нэг чи бүсээрээ гарсан марсан гэдээс наа чи өгч гарах гээд байна уугүй юу? Сая юм ба чиний яг саний ярьсан юм дээр их санал нийлдэг байхгүй юу? Юу гэхээр зэрэг тэр хүний хувийн амьдрал биднэрт ёстой юу ч хаагүй. Бидний амьдрал наалтахгүй ч. Тэр хүн үйл ялэг нөлөөл одоо жишээл өчтөр гэлэхэд засаг огцорлоо гэж хүмүүс ингэ бөө юм. Тийм. Надад ямар ч хамаахгүй. Тийм шүү дээ. Ямар ч хамаахгүй. Хамаатай шүү дээ. Яг бол бид нэр өөрсдөө энэ хотын иргэн Монгол улсын иргэн. Чи тэгээд яах юм? Тэр яанаа л гэж бодоод яг бохомдчихл үүсэж байна уу? Би баярлалаа. Дээгүүр муусаа заваа юмнууд хувааж идэл тэгэл тэнчэнэл заваараа байжлаа шүү дээ. Тэдний асуудал юу бидэрт яг ямар хамаа байна. Одоо дээрээ ингээл алцаал ингэж би тэнд 1000 одоо стрессэнд ороод ч юм уу. Ингэх надад өөрөө эдисийг бахуулах юм шаардлагатай. Ямар ч шаардлага. Энэ дээр хоёул нэгдэх юм байна. Сэрчмаг сайхан гэдэг дээр яа. Сэрчмаг чи өнөөрөө. Яа. Ой чи ямар зориггүй бэ ёо. Тэгвэл өнөөдөр би Үгүй. Би ёо энэ ястаа дэмжээд явахгүй. Хүмүүс өстө мохоо байна. За тэр яг энэ бол зүгээр миний бодлоо. Одоо чинь хүн үзэл бодлоо илэрхийлэх. Ихтэй тийм биз дээ Сэли. Сүүлд манай залуучууд нэг гоо сайхан айгу анхаардаг болсон байна л да. Үсрээ будна тэр хөмсгөө засна. Тэгээд нүүрэндээ маск тавина. Маникюрт орно, педикюрт орно гэл те. Ер нь бол айгу эмхтэн хүнс дутхгүй гоо сайхан анхаардаг залуучууд байна бай. За. Тэр манай төтөө манаас гоо сайхантай хэр анхаардаг уу? Тэгэхээр би одоо гоо сайханд анхаарах гэж боддөг юм ер нь бол тэгээд цаг зав нь олдохгүй юм. Нэгдүгээр лазерд болох уу? Нүгрээ. Үгүй. Гоё яс гарч ирж штэ. Үгүй. Би наадахтай чи эсрэг өдөө юу гэхээр зэрэг өнөөдөр хөөхөйлөх хүч гэж байдаг. Өөр масаа битээ. Өнөөдөр за хүмүүс штэ мөнгөтэй болж байна. Мөнгөтэй усууд нь хамраа хөнгөө. За тэгээд ингээд гоо сайхандаа ингээд хийлгэж байна. Хөнгөө за тэгээд би бол энэ яг тэр хүний хувь хүний бодол. Өнөөдөр эцэгхээс заяатсан энэ сайхан би ихт нэг аштайхан аваа явуул тэгээд болоо. Заавал тэгэл тэрийн чи хамрын өндөрлөөл ирүүг нь хөрөөдүүлэл чихийн одоо яа жижигсгэл ингэх шаардлагатай байхгүй. Уучлаарай. Гэж боддог. Хөхний асуудал ингээд дууслаа хоёлаа. Одоо ингээ өнгөрлөө. Би сэлэд хөхийлэж өгье гэсэн баг. Би тэр хөхийлгсэн хүний үг гэж шүү дээ. Онгоцсон цугaalыг хөөх ингээд хожаа дэлбэрдэг нь. Тийм дэлбэрдэг. Дэлбэрсэн шүү дээ. Монгол дуу. Онгоцсон дотор энэ бүр ингэж чаал тэгэхээр бичлэг шүү дээ. Түх гэж дэлбэрсэн. Төгсөн нөгөө нь. Бүлгүй яд би тэр чи. Болсон явдал юм уу? Тэр амар бичлэг явах шүү дээ. Facebook дээр явж байсан. Амар. Тэр нэг юм зэлцгэлсэн юм байсан. Тэрийг явж хийгээл тэгээд. За тэгвэл төтөө маань гоё нөгөө залуучуудтай тэгвэл хандаад тэгвэл чи өөрийнхөө баримталдаг тэгвэл нэг сайхан харагдах те. Нууцаасаа хуваалцаач. Биш би хараа энэ бол сайхан харагдаж байна шүү дээ. Би хараа өнөөдөр байгаль төрхөндөө хязгаарч харамсдаг. Өнөөдөр шүү дээ ирчүүд залуучууд гоо сайхантай анхаарч ийн гэж чинь. Хэрвээ анхаарах юм бол хүн өнөөдөр тэр хортой муу муухай юм хэрэглэхгүй байх ёстой юм байна. Хоёрдугаар, гуравдугаар гэх юм бол хүн амьтанд ам уурыгаар хамар амаа цөмлөөл ингээд чүд мүдэ унгаал ингэж явж байгаа ямар шаардлагатай. Тэр байгаль хөхний өстө гэж хэлдэг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь тийм байхгүй юу? Би л тэгж л бодох хүн амьтантай ам уурыгаар хүн орой өөж хүн амьтантай зодолтой нүдэлтэй ингээд нүд мүд нь хавдцсан чүд мүдэ цөм цохиулсан ингэж явж байгаа ямар ч шаардлага байхгүй. Хүн өнөөдөр хийх ажлаа хийчихэд амарцтай амраал ингээд явж ивэл хүний гоос гаалдахгүй байж л шүү дээ. Тийм дээ жоохон хөдөлж шүү дээ. Би яах вэ? Нэгдүгээр би ингэж одоо энэ гэрлүүд шүү дээ. Энэ гэрлүүд чи харин гайг үндэл үзэх. Театрын гэрлүүд чи бүр амар шаарддаг байхгүй. Тэр бас арсыг бас том шар гэрлүүд. Та хоёрын талаар л ярьсан юм л. Би яг олон цэмби гэдэл. Мөнхийн залуу. Тийм. Тэр аршаа гэр байна дөө. Мөнхийн амин. Ууцсан хүн байна. Ирчүүдийн сэтгэлийг татаад байгаа од гэрэл хүүхнүүдийн сэтгэлийг татаад байгаа юм баяр хоёр л байна дөө. Монгол гэж байгаа ч юм алгадаа. Гоо сайхандаа анхаарах хэрэгтэй л ахалтаас хэлээ тий. Залуучууд маань гоо сайхандаа анхаарах хэрэгтэй. Гадна талдаа анхаарч байгаа бол дотор талдаа анхаарах хэрэгтэй болов тий. Тийм учраас гаднаач анхаарий. Дотрооч анхаарий. Бүр дотрооч анхаарий. Орой ингээд заримдаа бид нар орцонд ороход ингээд хүүхдүүд тамиг таталцсан арх ууцсан ингээд шүлс мэс хайцсан зогсож байдаг шүү дээ тий. Тэгэхээр чи тэр хүүхдүүдэд юм хэлмээр санагддгүй эсвэл та нар эндээс ингээд орчноо бохирдуулаад та нар явцгаа, барьцгаа тэрийг чийлдэггүй эсвэл чимээгүй л хажуугаар нь яваад өнгөрдгөө.
Гэхдээ тэр ямар хөвгүүдээс шалтгаална. Өнөөдөр байж яад хусчих юм биш үү гай бурхан минь. Гэтэ хуцаад төөдөө мөөдөө байна. би төлөө мөдөө хамаа шиг. Тэгээ хамар мамар шүдбүүд байхгүй бол бас хэцүүж юм байна. Нэг ахархсан биш ондоо багсан биш те. Одоо наадахыг чи хүлээж авдаг тийм үе байхаа байсан юм шиг байна. Дээр үед бол авдаг байсан. Тэр гэл том ах нар орж ирэхэд нөгөөдгөө хаяал гэж цутагаал гэр ирлөө бүр гэл ордог. Одоо бол тийм байхгүй байна. Хумсар нараа өөр болсон юм шиг санагдтыг. Орцон тэгээ байгаад байгаа юм уу одоо тийм ах хүүхдүүд. Тийм байдаг шүү дээ. Мэдхгүй одоо би тийм хүүхдүүд таарлцсангүй харин. Би ч өстой ойр таарлаагүй. Тэгэхээр харин ч хүүхдүүд гарахаа байгаад бүр ингээд интернет ертөнц рүү ороод ингээд гэр гэртээ суугаад PC-нд ороод. Тэр сэлигээ орцон сууж байгаа хүүхдүүд надад арх таймгаа бодож. Болоо хайчаач те. Би бүр захын хороололд байдаг наасан. Харин тийм. Манай энэ урагшаагаад ер нь юм харагдах юм да тийм ээ төөдөө. Би одоо жишээлбэл хөтлөгч хүн гэж одоо сэтгүүлч хүн гэж энэ маань дуучин сэтгүүлч хөтлөгч хүн гэж одоо заяа. Цөмөрөө энэ үхэндээ ингээд бүх юм ингээ орхиод шүү дээ тий. Одоо Сели маань одоо чиний X одоо X жинхэнэ зүрхнийхээ өмнө хайрлж явж исэн заяа. Жинхэнэ хайрлж явсан лаг бүсгүй заяа. Чи үнэн хайртай байсан. Та хоёр л үргэлжчихсэн. Тэгээ салцсан байгаа заяа. Тэгээ та хоёр одоо салаад 4 жилийн дараа нэг таарлаад ингээ тий байж байгаа нэг хүлээ авалтан дээр ингээ таяр таарлаж байгаа. Төвтөө бол одоо Amos production-ийн захирал мэрэлсэн. Энэ жоо сайберсын шиг л ихтэй. Амбил яах вэ те? Тэгээ сайберсын захираг өрн би мэдэхгүй заа нэг. Чи нэг тийм бүсгүүтэй яаж нэг таарлаж уулзахыгаа нэг манай үзэж штеп. Үзүүлээч. За, яг шууд өгцсөн юм биш бодоод байгаа юм байна. Яг оройгоо. Ямаасаа. Явсаа. За сайн нөхөө. Сайн. Амьдрал дайжгүй юу? Тэчүүд чи бүр яг хിവэр явах чинь. Оо би яг хിവэр яваа. Би ямар нэг хിവэр энэ савчсан. Чи яг хിവэр. Нүг гоё. Баярлалаа. Яасан хүнтэй суусан уу? Хөлөө зэрэг асуучлаа. Амьдрал гайгүй үстэй. Гайгүй. Найсны чиний хүлээ авалтанд ороод явж байна. За өөр хөлтөнд дэжгүй. Дэжгүй. Өнөөдөр өөрөө хоёлаа нэг тийшээ удааг уулзаагүй юм чи нэг тийшээ гарч нэг дарс шимүүл яаж вэ? Хөш намжихгүй хаа. Тийм үү айгүй хөлтэй. Гэрт хүмүүс ирцээ үлээж. Түл дараа заавархаар амчих юм уу? Тий ярил л тэтгэлээ. Ой. Чи зүрхтний угаас айлтай өнтэй зүгээр нэм үү юутай таарлаад яаж байгаа. Юу 2 3 ташсан юмтайгаа таарлаж байгаа шүү. Ямар муу. Цаанхад зайлаа салглаад хагсарсан амт шиг л зүгээр ёо. Чичрээ дайрах юм аа. Юу дайрах гэж хүмүүс. Тэгээд өнөөрөө уулз юм уу. Би сонирхолтой болгож юм яриад тийм байгаа тийм. Чичрээ дайрах юм аа. Чи тэгвэл эмхтэн болзаа. Эмхтэн болоод яваад үзүүлвэл. Би тэгвэл байж хаад оо. Ой. Ста нэрэ. Төөтөгийн байж байгаа царай. Би яг л ингэж хамдан нэрэ. Хүүе. Яг зүрхнийхээ хог тайртай байсан дөө. Мартсан байгаа шүү 4 жил. 4 жилийн дараа гэдэг чинь араа би холдоо сэтгэл холддог байхгүй. Ой. Чи бол хайрлал яваадах нэ. Хайрлал яваад. Өөрөөсөө суусан. Агуу хайрлал шүү. Өөрөөсөө суусан хайрлал яваад. Миний сэтгэлийн минь нууцхан хайр гэж дууддаг таарья. Би байсан бол ингэнэ. Солгоод болдгоо. Яг л жоохон солгоорчлоо шүү дээ. Сэтгэлийн хайрыг бодоод. Гэтэ арайч ийм байдлаар бол би наадах чинь ийм өгцөн нөхцлөөр яшаа 4 жил болцсон юм чинь гэдэг талаас. Юугаар ярьсан юм. Гэтэ цаг хугацаа мөнхийн хайрыг мохож чаддаг юм байна тийм үү? Чадна. Ямар заваа юм бэ тэр үлдээ тэр цаг хугацаа чинь. Юу гэж бодлоо гинт. Заваа юм бэ. Сая тэгэл за тэгээ дараа ярил та хоёлоо шүү. Найс шиг дараа. Найс дуудаад энэ шиг. Тийм. За баярт би хажууд нь яриаг нь цагт зогссон. Юу байна? Уймгүй байна. Би хөрнө гэж. Айллагч. Онгөрөө гэж. Тэнийг найзаад юм байшин дээ. Чи хайх юм уу? Хайчих юм. Чи хайх юм уу яах юм? Нөхөр нь яа. Эйгүү те. Тэгээд мэддэг бид хайрыг мэддэг байгаа тэгээд таарч мэддэг болчих шүү дээ. Хинтээс сусан бэ гэдэг нь мэдчихлээ галдаа. Тэгээд би чамтай уулзаж байгаа те. Яг зүүн те. Ой. Зүгээр санаа зовлдог шүү. Хөшнөө шиг явах чинь. Ер нь гэхдээ яг ийм тохиолдол ч гэсэн эр хүн ч гэсэндээ энэ ч гэсэндээ айгу мондөг багсаа те. Ой сайн уу төөтөө. Сайн. Ажлын дажгүй сайхан байна. Дажгүй ажлын сайн. Тэсэлийг сонсчихсон шүү дээ. Та яри чинь. Яс нэг сандарч мандраад байгаа юм шиг. Нэг одоо амдэл ардтаа орхигдсон юм шиг болоо шүү дээ. Шамаг амар муу гэж ярьж. За тэр яах вэ? Шот хийгээд харин заваадаас тэ. Ингээд ч ирэхгүй шүү.
Тэгээ Сэлиш тэг шууд чичрээд ч бас тийм явах л да тийм үү Сэлиш. Тийм шүү нөхрийн гажууд. Гүү бисаа нөхөр дараа ирсэн л дээ. Дараа нь цаанаас 0 орцсон. 0 орцсон. Гар мараач вас юм байхгүй. Тэгвэл Саваад. Наа чи нэг онгой байдаг шүү дээ. Талигч хингөө зинэгөө ташбаруугаа 0-д орж исэн юм л да. Тэгэл зинэгөө бисчил ташбаруугаа талигч гараа угаахгүй шүү бисчил гараа авчих. Хөөе. Чи ч одоо 0 орчиход гар мараа угаад өмсч. Өө манай аав чи намайг битээ гарлага бисчиг хэлсэн мөн. За баярлалаа төдөө цаг заваа зарцуулсан байсаа бид нар дээр ирсэнд те бид хоёроо хөндлөөд ирсэн. Гэтэ яхахтай нэг цаг гар хүлээхэд бол бид хоёрт бол нэг асуудал биш ээ дүүтүнэ тийм уучлаарай зүгээр хүлээгээ сууж санаа зовлоо би таараас уучлахгүй юм аа зүгээрээ чи орчлол уучлахгүйгаагүй л дээ ер нь бол харин тий ажил төрлөө зохицуулаад ирлээ харин тий ирж байгаа нэг шимшүү нэм баяраа гэсэн тэгэхээр би яах вэ нэг цаг маа хүлээхэд бол сэрчмаа нэм баярын хувьд бол юу ч яагаад гэвэл бид нар үзэгчтэй гой зүйл үзүүлээ тий айтайхан гой ярилцъя гэх. Тэгээ би ерөөсөө баг оролцож байгаа оролцогчноос асуулт асуухгүй. Өнөөдөр хэдэн тийм байна. Тэгээ дараа юм байхгүй юу? Чи бас их гоё байна. Би бас хүнийг хүлээж сурсан. Өнөөдөр ингээл ажил ингээл цаг дуучаал байна. Хүлээгээ за яг төгжиж байгаа бах. Ажил төрлөө зохицуулж байгаа бах. За яг хүлээж лээ. Энэ дээр актив бүхэндээ тахын байхгүй. Ажил үл явдгаар явна. Жаахан хоцрол хэлээ. За ойлголоо. Тэгээд манайхаа ийм юм аа. Бид нарыг дэмждэг одоо манай нөрөөний энэ түрээсэн мөрөөсөн дээр ингээл дэмжлэг үзүүлэл байгаа гоё газрууд байна. Pizza Hut маань бидний сайхан халуун пиццагаар дайлж байна тий. Pizza Hut-цыг имэн сайтаар ороод шууд захиалахад л 30 минутын дотор танд халуун хамгийн шилдэг пицца танд дахиад очино. Nescafe Gold тий. Энэ бол бас зөөлхөн маш амттай, сайхан амттай, сайхан кофе дайлж байгаа та нартаа ч гэсэндээ баярлалаа. Хамгийн гол зүйлийг нэгэн зүйлийг бас та бүхэнд хэлэхэд нэвтрүүлгийн эхний дугаараас эхлээд бидээр итгэл хүлээлгэн Монгол контентоо та хоёр хөгжүүлэхий хүснээ юм баяраа сэрчмаа гэж хэлсэн. Unitel Innovation та нартай баярлж байгаа. Тэгээд нөгөө нэг Баяр Магна Одгэрл хоёрын тоглосон нэг реклам байсан шүү дээ. Тэр чинь 22 мянгаар зүгж байгааг энэ шүү. Тэгээд 16 мянгаас дээш нь дандаа 70%-аас дээш хөнгөлтөө нөхцлөөр тэр утас авч байгаа юм байна шүү дээ. Харин тий. Тэр хамгийн сайхан. Цэнэглэл, картаар цэнэглэл тэгээд 100% заах боломжтой болж байгаа. Тий. Заах гэж. Манай сэлэд Unitel-ийнхэн бас утас бэлгэлнэ гэсэн байгаа. Тэгээд бид өөр хочсон баа. Тий, бас очсон байгаа. Очсноо ч очиж авах юм уу? Аваагүй. Очиж аавна. Бас гоё утас бэлгэлнэ гэсэн байгаа. Бид бас түүлийн баяртай. Гоё утсаар нь гоё зураг мураг аваад дээр пэйж дээр шеэрнэ. Чи одоо Facebook-ээр хашираа мэдигээ бэлгэлэх гээд одоо болж байна. За энэ бол Hi-Fi Records-ийн бүх салбараар зарагдж байгаа. Энэ CD-г манай дуучин сэрчмаа маань 2 орны уран бүтээл за чи өөр яриад өгч. Нэг мэдчих. 2 орны уран бүтээл хийсэн байгаа. Тэгээд энэ CD-гээд баярлалаа. Би энэ CD-г өмнө харсан. Нэвтрүүлгээрөө биш ээ. Би хинд явж ихт харлаа. Дөнгөж гарцсан худалдаанд дөнгөж гарцсан нэгж ихт би үзсэн CD-г. Наач бас таж палаж. Одоо ингээд Монгол бичгээр ингээд биччихсэн. Чи монголч мэдэхгүй дээ. Юу хардсаар мэдгүй. Чи энийг унш та энийг унш та. Чагаан заа юу гэ. Цагаан. Сүүний. Аха. Домог гэж байна. Домог. Уугийн юм бацгүйсэн. Тэгээ нэвтрүүлэгт орсон зочин болгоны гоё өрөө хэлдэг байгаа. Нэвтрүүлгийн төгсгөө. Гоё өрөөлээч биднэрт гоё зүйлийг. Мэдгүй би одоо өөрийнхөө бодож явдаг өрөөг хэлье. За тийм. Санаа зүбэл заяа зүглэх тийм. Хүн дандаа сайхан санаж явж. Тэгмээ ажилч нь бүтэн. Санаа зүбэл заяа сайхан. Одоо би нэг өрөөч чав. Би ойрын хитэн жилээр нь юу ч ирсэн. За заяа зүбэл санаа зүв шүү. Бас эргээч чам шүү. Тий, ер нь бол байж болох л хөлбөр ээ. За Сэли баярлалаа. Баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлгээ хүндэлжтэй гадаа амар хүүтэн бахад дуплеч ирээд ирсэн чамдаан баярлалаа. Үсээ бантаглаад ирсэн баярлалаа. Энэ хоёрлогоо жоохон даавууч гисэндээ баярлалаа. Тий. За чихэнгөө яг оргороо. Би зүгээр энийг чинь тодруулж асуух гэж ингэж хэлж байгаа байхгүй. Ингээ оргороо гоё байгаад чинь баярлалаа. Энэ сайхан гоё юу гоё бид нар гоё хараагүй те уучлаарай баярлалаа та бүхэнд. За баярлалаа. За баярлалаа ингээд бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та хоёртаа баярлалаа. CD-гээ бэлгэлсэн сэрчмээр баярлалаа. Бид нөө нэвтрүүлгийн уламжлал бас байна. За яана би бэлэггүй явж байна одоо. Яг шүтэлч ингэж. Шүтэн зээ миний балконы харан байгаа л да бас. Ойр зааз өгчихгүй дөө. За баярлалаа. За баярлалаа.